Хай манайхаа яг одоо тоглолтоо үзгээд ингээд байж байна. Хүмүүс ингээд эхнээсээ ингээд ирсэн. Ингээд сууж байгаа хгүй. Тэгээд одоо удахгүй эхлэх байх гэж бодож байна. Хай манайхаа бүгдээрээ цоо шинхэн бичлэгээр уулзж байна. За тэгээд энэ удаагийнхаа бичлэгээр хэдүүлээ өчигдөрхөн болсон дууч 28-ын тоглолтын талаар ярих болно. Тоглолттой холбоотой хов жив сонин сайхан бас тоглолтыг гоё болсон юм уу эсвэл онцгой болсон юм уу гэдэг талаар хэдүүлээ яг одоо энэ бичлэгээрээ ярих болно. Тад маань хэрвээ гадагшаа явах чаа бол дата дэйс юм ээ юуны симцгийн минээс аваарай. Бичлэгээ эхлэхээс өмнө нэг юм анхааруулад хэлье гэж бодлоо. Тэрний үе гэхэлэр одоо энэ бичлэг маань болохоор яг миний үтсэн миний сэтгэл учраас тад маань тэрийг ойлгоорой. Одоо ингээд тэр тоглолтыг үзсэн зарим хүмүүс нь бол маш их таалагдсан байгаа. Зарим хүмүүс нь бол яг хавдээ дундаж байсан ч юм уу бас магадгүй тэр олон хүмүүсээс таалагдаагүй хүмүүс ч бас байж болно шүү дээ, тийм болохоор энэ бичлэг бол яг зөвхөн надад төрсэн миний сэтгэл шүү гэдгээ юуцэн эхлээд хэлье. За бас одоо үгдэмдээ яг тоглолтын талаар сэтгэлээс гадна яг жоохон влог байдлаар хийх гэж хичээсэн баггүй. Тэр хэдүүлээ намайг гэрээсээ гарахаас ахуулаад хийсэн бичлэгтэй хамт байна гэсэн үг шүү манайхаа. Тэгээд товцонроо өмсөд гарахтаа бол бэлдээд гарсан. Уулын би бичлэг нэг юм влог болгоё гэж бодож байгаа байхгүй юу. Яг нүүр амаа бодож байгаагаа хүртэл ингээл аваад гараад явж байгаа хүртэл авъя гэж утсан чинь цагандаа баригдаа тэгэж бол амжаагүй. Тоглолтын өмнөөс нэг хүнтэй яг ажиллаар уулзалтай байж таараа тэгээ шууд тийшээ ол таксидаад явсан байгаа. За тэгээд уулзалт маань маш амжилттай болоод хамт тоглолт үзэх найзууд руугаа холбогдоод тэгээд найзуудтайгаа хамт хоол идээ тэгээд тоглолт руугаа очсон байгаа. Тэгээд тоглолтын хаалга нь 17 цагт нээн гэдгсэн баггүй. Тэгээд бид хэд яг юм идээд дууссан чинь яг 17 цагт толыг очиж таарсан. Хаалга нэгдэнгүүт очиртай маш удаан хүлээж иж ордог штэ тий. Яг тийм одоо стиквид гэх юм уу яг тех бахтаа гэж бодоод очсон чинь нэг амар удаан хүлээгээгүй. Очоод шууд бугуувчаа зүгээл орох хэсэг рүүгээ очиж жоохон очилж байгаа бол орчихсон. Тоглолт руу ороход ингээд шалгадаг штэ тий. Энэ хүн ингээд бидний ямар нэг юм байна уу гэл ингээд шалгадаг. Тэр шалгалт бэлээ. За бас яг цүнх кремантрик бол үнэхээр сайн шалгаж илээ. Шингийн юм яг оруулахгүй яг тэр зарчмаараа шингийн бол оруулахгүй байсан. Бас өрөөгөөс идэх юм оруулахгүй лээ. Тэгээ тэр бичлэг нь Facebook дээр явж ирсэн штэ. Таад үзсэн үү? Нэг юм бах юм уус ундаа тэгснэ бах ингээд бичээ бүр ингээд төсөн ч тийм байгаа хгүй. Тэгээд тэгсэн чинь одоо ингээд орохдоо энэс алнаас аваад орох ингээд нэг хүн тэгчихсэн нэг юм минуттэй бичлэг бол байсан. Энэ уснаас аваад орох юм уу? Энэ идэх юм оруулахгүй байгаа нь бас жоохон сонин юм шигтэй. Мэдгүй та яг тэрэн дээр юу гэж бодож байна? За тэгээд яг цагтаа очсон бол нэг их удаан хүлээхгүйгээр би тэгэд тутагшоогоо шууд оочсон. Тэгсэн чинь дараач гэх юм уу 18 цаг өнгөрөөд 19 цагийн үеэр болохоор нэлээд оочртайсэн юм шиг үлээ. Ингээд яг би яг дараа нь ингээд Facebook дээрээс л харж байгаа хгүй юу хүмүүс ингээд амар оочрлоо. Нэг хүн баг ингээд ухаалдаж унахаа шахсан багсан гэдэг бичлэгүүд бол байсан. Харин нэг цагтаа ирсэн тохиолдолд бол нэг амар тэр бол асуудалгүй шууд бол орж исэн. За тэгээд яг орсон чинь мэдээж хэрэг хоолны асрууд ингээд нэг талтаа ингээд байсан. Бас энэ удаагийн тоглолтнэр болохоор Chas брэндийнхэн хамтарч ажиллаж исэн байлээ. Тэгээд яг тэр дотроос одоо уух юм гэх юм уу алкогольтой уух юм хамлаг Chas брэндээс бол авч исэн. Эпизодлах ингээд нэг хэсэг хүмүүс байсан. Бас энэ удаагийн тоглолтнэр Chill Zone гэдээ бас нэг хэсэг тусдаа гаргаад ингээд бас бэлтчихсэн байсан. Тэгээд миний харснаар болохоор нэг Fan Zone-ы хэсэг нь бас нэлээд том байх шиг харагдсан. Тэгээд бид нэр зураг хөргөө аваад бүгдээр ингээд өвснээр ингээд суугаад тоглолтоо ол хүлээсэн. За тэгээд яг энэ тоглолтыг үзсэн насныхан гэх юм бол яалтчгүй дийлэх нь бол 40-с дээш насныхаа нэлээх харагдчихжээ. Одоо бид нар чинь өөр ингээд залуу уран бүтээлчдийн ч юм уу тоглолтнэр ингээд очингууд бид нар баг хөршөндөө ороод идэг байхгүй юу? Окей. Би болон манай найзууд гэсэн үгчтэй. Тэсэн чинь удаагийн тоглолтын дээр бид нар бол яалтчгүй залуу насндаа бол орж илээ. Тэгээд яг миний хувьд гэх юм бол энэ тоглолт нэлээд зохион байгуулалттай болсон гэж би бол хараад байгаа. Яалтчгүй маш олон хүмүүс байсан учраас одоо бужигнаа тэр хог могны байдал бол мэдээж хэрэг тийм болох байх гэж би бодод байгаа байхгүй. Гэхдээ яг үндсэн тоглолтын хувьд гэх юм бол үнэхээр зохион байгуулалттай болсон. Одоо ингээд бусад тоглолтууд чинь ингээд баг 2 гэж хаалгаа нэгжил орой 7 8 гэж эхлээд идэг штэ тий. Тэсэн чинь энэ тоглолт бол 5-аас хаалгаа нэгэнгүүтээ 6:30 гээд эхэлчихэж байгаа хгүй юу. Хамгийн ихний хамтлагийн болохоор Wasabi самтлаг гарч ирээд дуулсан. За тэгээд үнэхээр бас гоё исэн. За эхний дуу нь болохоор Wasabi самтлагч яг саяхан дууч Ариунагийн дуулсан сайн байна уу санаандгүй учирсан хонгор минь гэдэг дууг бол дуулсан штэ. Яг тэр дуугаар эхлээд Sen
дуу нь бол өөрсдийнх нь нэлээд viral болсон дуу бол дуулсан. Миний энэ тоглолтоос гарсан нэлээд том давуу тал гэх юм бол бусад хамтлаг дуучдыг 2-2 дуу дуулаад буцаж байгаа хгүй. Тэгээд яг үндсэн гол тоглолтын эзэн маань тэр чигтээ өөрөө ингэж дуулаад өөрөө тэр тоглолтоо авч яваад бол тоглолт дууссан байгаа. Тэнгүүл яг бусад тоглолтууд чинь нэг ямар сонин шүү дээ. Яг өөрийнх нь тоглолт байхад чинь яг бусад уран бүтээлчд нь ингээл бараг 5-6 дуу дуулаад идэв штэ. Тэгэл өөрөө бараг тэр хэддэг адилхан хэмжээний дуу дуулаад байгаа юм уу хаашаа тий. Тэгсэн чинь яг энэ дууч ариунагийн тоглолтын дээр болохоор бусад хамтлаг дуучдыг 2-2 дуу дуулсан маш таалагдсан. Тэгээд Wasabi-ийн бол үнэхээр гоё харагдчихсан. Яалч нөгөө залуу уран бүтээлч дотроос нь богинохон ийм хувц энэ төр өмссөн те. Тэгээд ингээл бүжиглээл тэр нь бол үнэхээр гоё байсан. За тэгээд Wasabi хамтлагийн араас ол дуучин үүрээ гарч ирсэн байгаа. Тэрээр бас яг өөрийнхөө хит гэсэн 2 дууг бол дуулсан. Дуучин өөрийн араас хойны мөн хамтлагийнхан гарч ирсэн. За тэгээд энэ хэд маань сүүл үед яг уран бүтээл талаасаа гэх юм уу нэг гэх юм дуу энэ төр хийхэ болчихсон шүү дээ. Тэгээд яг энэ тоглолтын дээр яг хойны мөн хамтлагийг харах бол маш гоё байсан. Түүнээс гадна тэр хэд маань бүгдээр юм цагаан хувц өмсчихсэн. Хэдэн жилийн өмнөх хойны мөн хамтлаг яг тэр хэвээрээ байгаа байхгүй юу. Яг л нөгөө нэг хөөхөн охтууд ихч нар байсан яг тэр хിവэрэ байлээ. Тэгээд бүгдээрээ маш хөөхөн үзэсгэлэнтэй, маш гоё биетэй, үнэхээр гоё харагдчихсан. Хойны мөн хамтлаг маань бас л яг өөрсдийнхөө хамгийн viral гэсэн 2 дуугаа дуулаад за энэ дэм маань араас дуучин Агима гарч ирсэн. За дуучин Агима болохоор яг нэг юм гэлэлцэн, гэлтгансан тийм юм хослол өмсөж бол гарч ирсэн. За тэрээр эхлээд өөрийнхөө дууг дуулаад 2 дахь дуун дээр болохоор дуучин Ариунагийн үл тэнх эмхтэй дуугаа бол дуулсан. Араас нь дуучин Марлжингоо гарч ирсэн. За тэрээр нэг юм улаан өнгийн палаж өмсөөд за дээр нь болохоор хар өнгийн пижак бол өмссөн байсан. За тэрээр бас өөрийнхөө хамгийн хит дуу болох 17 нас гэдэг дуугаа л дуулсан. За тэгээ нөгөө дуун дээрээ болохоор дуучин Ариунагийн дуугаас дуулсан байгаа. Дуучин Марлжингоогийн араас 3 хүн хамтлаг маань гарч ирсэн. За тэгэд 3 хүн хамтлаг маань болохоор яг хар өнгөөр бол ингээд чигдэрсэн байлээ. Бас л маш үзэсгэлэнтэй, маш хөөрхөн тэр яг гоёороо бас байлээ. Тэгээд энэ хэдийг ингээд хараад бид нар бол ингээд яг хിവэр шүү дээ. Бүр яаж ингэж мөнхийн ус ууц юм шиг энэ хэд маань байд юм бэ гэж бол ярьжсэн. Тэгээд үнэхээр үзэсгэлэнтэй харагдчихсэн. Гурван хүн хамтлагаараас дуучин Номон гарч ирсэн. За тэрээр болохоор нэг юм богинохон цагаан палаж өмсөнгүүтэй дээр нь хөрөмж гэх юм уу нэг тийм өслөг нэг юм хувц эдэн шүү дээ. Нэг юм өслөг хөрөм гэх юм уу. Тийм юм өмссөн байсан. За тэрээр мөн л өөрийнхөө viral гэсэн 2 дуугаа ол дуусан байгаа. За дараа нь Гала хамтлагийн маань гарч ирсэн байгаа. Дуучин Ануу болохоор нэг юм хар юм өмсөөд за тэгэнгүүт яг гуйных нь тэр нэг юм
гуйн дээр нэг юм нарийнхан юм ингээд өмсчихдээ штэ эмэгтэйчүүд чинь тэрийг юу гэдгүүлээ. За яг тийм өмсөн байгаа нь бол үнэхээр гоё харагдчихсэн. За тэрнээр болохоор юм ягаан өнгийн юм урт юм одоо юу гэдэг хүрэн бас өмсөн байгаа байхгүй юу. Тэр гоё харагдчихсэн. Харин болроо нь болохоор нэг юм цагаан юм ингээд өмсчихсэн байсан. Гэтээ надад болохоор яг тэр гал амтлагийн болрогийн хувцас нь яг бүжигчин октоудаас нэг их ялгархгүй байгаа юм шиг санагдсан. Энэ хоёр маань viral гэсэн хоёр дуу болох уучлаарай зулаа хөвгүүн дуунуудаа дуулсан байгаа. Гал амтлагийн араас дуучин Ишгэлэн гарч ирсэн. За тэгээд Ишгэлэн бол яалчгүй миний бүр бага насны эмэгтэй краш ахгүй. Тэгээд дуучин Ишгэлэнгээ тайзан дээр харах үнэхээр гоёсэн. Тэрээр яг өөрийнхөө яг одоо гэдэг дуугаа дуулаад буусан байгаа. Тэгэд би яагаад нэг дуу дуусан болоо гэдэг дээр жаахан гайхсан. Яагаад гэвэл нөгөө багада маш их сонсдог те үнэхээр хөөрхөн дуучин, үнэхээр гоё дуучин гэж боддог байсан дуучин маань олон дуулаагүй жоохон тийм байсан. Гэтэл дуучин Ишгэлэнгээ тайзан дээр харах бол бүр гоёсэн. Алшиг өнгөрөхийг хүсэж байна. Тэгээ дагуулаа гараад. Араас нь дуучин оюун бэлэг дуусан байгаа. За түүний хамгийн хит дуу гэх юм бол нөгөө энийгээрээ хүмүүсээ гэдэг дуу байдаг шүү дээ. Тэгэд өөрийнхөө viral гэсэн дуунуудаа бол дуулсан. За тэрээр болохоор яг дуучин Ариунагийн яг үеэл нь билээ. Тэгээд үеэлдээ ингээд баяр хүргээгээд маш гоё дуулсан байгаа. Дуучин оюун бэлгийн араас дуучин Минжин сор дуулсан. Араас нь дуучин Алтан цэцэг бол дуулсан. За тэрээрээс өөрийнхөө хит гэсэн дуунуудаа бүр үнэхээр лаг маш гоёор дуулсан байгаа. За тэрээр болохоор нэг юм одоо юу гэдгийг саарал шаргал гэх юм уу нэг юм нөмрөгдөө нэг юм хувц өмсөн байсан. Алтан цэцгийг яг ингэж миний хувьд бол тайзан дээр хараагүй нэлээд удцсан байлээ. Тийм болохоор энэ дуучнаа ч гэсэн тайзан дээр харах бол байсан. Ингээд яг хамгийн ихний хэсэг буюу одоо уригдсан хамтлаг дуучдын хэсэг бол гараад бол дуустгаа. За тэгээ та хэд мань анзаарсан бол энэ хэд мань ингээд бүгдээрээ ингээд эмгтэй хамтлаг дуучд байгааз. За тэгээд тоглолт үзсэн хүмүүсийн хувьд ч тэр те ерөнхийдөө дийлэнх нэмэгтэйчүүд байх шиг харагдсан. За миний бодлоор бараг л 85% гэх юм уу 85% нь яг эмэгтэйчүүд 15% нь яг эрчүүд байх шиг байсан. За тэгээд тэр эрчүүд мандлаар ингээд эхнэрүүдтэйгээ хамт явж байгаа эрэгтэй хүмүүс бол харагдчихсэн. Тоглолт эхлэхээс л яг нэг юм хөтлөгчийн хоолой нь гараад засахгүй юу? Гэхдээ хөтлөгч маань яг өөрөө гарч ирэхгүйгээр тайзны араас ингээд хамтлаг дуучтай бол зарлж исэн. За тэгээд яг нэг хэсэг дуусангууд яг хөтлөгч маань өөрөө тайзан дээр гарч ирдэг. Sweet Motion хамтлагийн дуучин Гамболор байсан. Та бүхэн минь сайхан байна уу? Үнээр гахтай
Тасны ард энэ олон хүний дуу хоолой ямар гой сонсогдож байгааг бүр та бүхэндээ хит хөнгөж авах. Гамболор маань гарч ирээд үг хэлээд тэгээд яг дуучин Чукаг бол уураад энэ хоёр маань ингээд хамт үг хэлдэг байгаа. За би ариунаа нэгэн уран бүтээл дуу хийсэн байна тийм ээ. За одоо та нарыг бэлэн байна уу гэж бодоод шалгая. Адунан та хэлсэнгүй дээ. Яг үндсэн тоглолтын 2 дугаар хэсэг гэх юм уу яг дуучин Ариунагийн хэсгэр ингээд орж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэд яг дуучин Ариунагийн хэсэг маань өөрөө яг 5 хэсгээс бол бүрддэг. Би яг өмнөх бичлэг дээрээс нэг ярьсан шүү дээ. За тэгээд яг 5 хэсгээс бүрдэнгүүтээ яг 5 хэсэг бүр нь эхлэхээс өмнө одоо нэг хүнийг гаргаж ирж үг хэлүүлдэг байхгүй юу. За тэр нь л одоо хөгжмийн зохиолч шүлэг бичдэг хүн ч гэдэг юм уу те. Урлагт нэлээ нөлөө бүхий хүмүүс гарч ирж бол үг хэлдэг. Тэгээд яг хамгийн хүнд үг хэлсэн хүн бол дуучин Чука байсан байлээ. За тэгээд энэ хоёр маань үгээ хэлээд дуучин Ариуна ол гарч ирдгээ. Гэхдээ зүг зүгээр гараад ирдгүү. Одоо хүмүүс хүлээлт үүсэж гарч ирдэг. Яг нөгөө нэг ингээл тоо явдаг шүү дээ. 5, 4, 3 гэл тоо явдаг. Яг тийм тоо яваал дуучин Ариунаг ингээл зураг мураг те. Залуу насныхан зураг инээтрээ ингээл баа хэм гарч ирээд бол гарч ирсэн. Тэгээд энэ нь бол хүмүүст маш гоё хүлээлт үүсгээд үнэхээр бас супер ингэж гарч ирсэн болов уу гэж бол харсан. За ингээд дуучин Ариуна маань бол гарч ирдэг. За тэрээр хамгийн ихний лүк нь болохоор хар өмд цав цөмсөнгүүтэй юм гялалцсан хантаазан гэж өмсч гарч ирдэг. За тэгээд энэ нь бол бүр маш гоё харагдчихсэн. Тэгээд өөрийнхөө хит дуунуудаас бол дуулдаг. За тэгсэн чинь яг энэ үеэр миний хувьд болохоор 0 орохоор болоо. Тэгээд 0 дээр ингээд оочрлж жагаад нэг хэсэг ингээд тэр тоглолтыг бол үзэж чадаагүй. Тэгсэн чинь яг дуучин Ариунагийн тэр хэсгийнх нь нэг 2 дахь хэсэг рүү бол орсон байсан билээ. За тэгээд тэр 0 бол 0-ын асуудал жаахан хэцүүсэн. Яг бол ингээд маш урт оочртой заяа. Гэтэ би ингээд бодоод байгаа хгүй юу. Бид нар эсвэл үнэхээр тоглолт үзэж байхдаа юм уухгүй байх хэрэгтэй болов уу те. Эсвэл одоо юу гэдэм бэ? Манайх үнэхээр тэр 0-ын асуудал нь
гой шийдэж чадахгүй байна уу гэд би бол гайхаад байгаа. Тэгээд гадны одоо тоглолтууд ч бол бүр юм монголчуудад бүр хідэн саяараа үздэг ч тий. Тэгтэл яг гадны тоглолтууд дээр 0-1 яаж шийддэг юм бол та хэд маань хэрвээ тэрийг мэдэх бол комент хэсэгт бичээд өгөөрэй. Би өөрсдөө нэг гадагшаа авч тийм тоглолтын тэр үзэж байгааг болохоор мэдгүй байгаа даахгүй. Тэгээд яг Монголд ингээд Улаанбаатарт тоглолт үзэхэд яг 0-ийн асуудал бол үнэхээр хэцүү байдаг. Ингээд маш уртаа очиртой тий. Тэгснэ тэр 0-ийн нус мус нь бүр татагддггүй бүр нэг тийм юм одоо хүртлээ үндэ байдаг аахгүй. Тэгээд яг одоо стадион ч өөр ингээд олон хаалгатай штэ. Тэгээд яг тэр хаалгууд дээр ингээд яг тэддүгээр хаалганд 0 байгаа, тэддүгээр хаалганд 0 байгаа гэсэн тэмдэглэгээнүүд бол байдаг. Тэгэд миний анзаарснаар зарим тэр нойлууд нь ажиллахгүй хаац юм шиг харагдаад байхгүй. Яг энд 0 байгаа гэд тэнд нэг очингууд тэр 0 нь ингээд ажиллахгүй хаалттай. Тэгээд заавал хажуудлынхаа 0 руу явахаар болоод тэнгуут яг тэнд нь ингээд маш уртаа очир дараад л ингээд үүсдэг байгаа байхгүй. Тэгээд 0-д очилж мочуулаад бөө юм болоод нэг юм бит сад гараад ирсэн чинь дууж Ариунагийн яг 2 дахь хэсэг рүүгээ бол орчихсон байсан. Тэрээр ийм бариу тэгээд богинохон улаан даашин цал өмссөн билээ. За тэр палаж нь үнэхээр гоё харагдчихсан. Ийм гялалцсан улаан палаж тэнгүүтээ яг тэр палажтайгаа адилхан бас гутлыг бол өмссөн байлээ. Тэгээд яг энэ хооронд байгаа шүү дээ. Одоо тэр эхний хэсгээс 2 дахь хэсэг рүүгээ шилжих хэсэг дээр мэдээж хэрэг нэг хүн бас ингэж гарч ирээд үг хэлсэн байгаа да. Тэгсэн чинь тэр хүн болохоор нөгөө найруулагч Баатар гарч ирсэн бэлээ. Тэгсэн чинь хүмүүс жоохон бүүлж мүлээд те буу гэдээ бол орилсан бэлээ. За тэрийг яг тухайд харч чадаагүй мөртлөө фэйсбүүкийн бичлэгнээс бол харсан. 2 дахь хэсэг дээр бас л хүмүүсийг асаасан гоё дуунуудаа дуулж агаад 3 дахь хэсэг рүү бол ордог. За тэгээд яг энэ хэсэг дундуур нөгөө үг хэлдэг хүмүүс маань болохоор энэ удаагийнх дээр дуучин продюсер Даш Дондог бол гарч ирж үг хэлдэгэ. За тэрээр бас маш хөгжилтэй одоо ингэж хүмүүсийг бөөнөр ингэж инээлгсэн гоё үг хэлээд бол гарсан байгаа. Ариуна хизээч унтдаггүй. Тэр бол мэрэгчдийн дуучин. Тэр бол танарт хайртай. Та нар дуучин продюсер Даш Дондог бол мэдэх бах те. Тэрээр бол яг хүү хамтлыг гаргаж ирсэн гэдгээрээ алдартай. 3 дахь хэсэг дээрээ дуучин Ариунагийн өмссөн байсан хувцас бас л маш зөвүүн харагдчихсан. Тэгтээ би үгээр тайлбарлаж чадахгүй байгаа болохоор энд 6-аар ч юм уу дүрсээр нь оруулъя.
тэгээд нэлээд хэдэн дуу дуусны дараа ийм ая ол явдаг. За тэгтээ би яг тэр нь ямар жанрын ая гэж бол мэдэхгүй байна. Гэтээ яг нэг юм хүмүүс гоё бүжиглэхэд тохирсон тийм нэг гоё ая ол явдаг. Тэрнээс надад маш их таалагдсан. Яг энэ аян ингээд явж байгаа хүмүүс юу болоод байна гэж нэг жоохон гайхсан байдалтай байдаг байхгүй. Гэтэ яг энэ үеэр болохоор яг хугацаа солисон юм билээ. Тэгээд бүжигчд гарч ирээд дуу чарина маань Miami Arl дээр гэдэг дуугаа дуулдаг байгаа. Хэдэн өдрийн өмнө болохоор дуучин Ариунагийн тоглолтын дээр 70 сая төгрөгийн үнэтэй солиод буудуулна гэдэг жижигчтэй. Тэгэд яг энэ үед бол яг тэр солиод буудуулах үйл ажиллагаа нь болсон. Солиод бодулсны дараа хизээдээж хувцас солилцтын гэмээр хувцас солиод бол гараад ирдэг. Үүний дараа болохоор яг сэргээш 3 дээр наран солонго бие тамирын багш болдог нэг юм хэсэг гардаг шүү дээ. Яг тэрэн дээр наран солонго нэг гараа дээшээ хамгаас өндөр гэд нэг ингэ дуулдаг та. Гараа дээшээ хамгаас өндөр хамтаа нийлээ бүгдээрээ хийцгээ хамгаас илүү хамтаа тийти хаач байхгүй энэ бидний парэ. Яг тэр дууг бол дуулдаг байгаа. Тэгээд 4-р хэсэг рүү орохоос өмнө яруу найрагч, шүлэг зохиогч гүр азарга гарч ирж үг хэлдэг. Морь дэрсэн наадмын дурдан тасаар дэвдэн хоёрыг шүлэг унших дуртай. Би Монголын амгалангийн тухай бодох дуртай. Би морь сартаж айгийн охины бараасан тухай дуудах дуртай. Би Монгол улсын гай жүжигчин Төмрийн Ариуна дуулна гэж зарлах дуртай. 4-р хэсэг дээрээ дуучин Ариуна цэнхэр өнгийн урт даашин зөмсөн байсан. За бас даашин хананд нь нэг юм том юм ингээ зүйлтэй байсан. Тэгэд энэ нь бас үнэхээр гоё харагдчихсэн. Яг энэ үе дээр нь болохоор түүний арт том хөгжмийн нүуний найрал хөгжмийн хамтлаг гэдэг ингээ дамдаараас хөгжим тоглож исэн. Тэр нь бас үнэхээр гоё үзүүлбэр байсан гэж бодож байна. За тэгээд яг энэ үе дээр болохоор тэрээр анхны хайр, жинжимаа, үйл таних эмэгтэй, ижимэн байвал жаргалтай гэх мэтчлэн өөрийнхөө одоо тэр гоё хит уянгийн дуунуудаа бол дуулдаг. Би дэдээ тэр жинжимаа, үйл таних эмэгтэйгээ дуулж хат нь өөр ирэхгүй амар сон ингээд нулимс гараад уйлал исэн. Тэгэд анхудаага л тоглолтод үзэж уйлж үзлээ штэ. Тэгээд бүр тэр хэмжээний ингээд сэтгэл тогтолсон тэр гоё мэдрэмжийг мэдэрсэн байгаа хгүй юу?
Бас энэ дөрөвдүгээр хэсэг дээрээ дуучин Нэнэтэй хамт дуулдаг. За тэгсэн чинь Нэнэ болохоор аюу хөрх юм хормын юм шиг юм даашинч хүмүүсээсхгүй бас юм уурт. Яа тэр нь бүр үнэхээр хөөрхөн харагдчихсан. Тэгэд яг дууч Ариуна маань юм уурт цэнхэр даашинцтайгаа яг нэг юм ээж охин хоёр шиг юм шиг те. Тэгэд энэ хоёрын тэр дуулж байгаа тэр хэсэг бол бүр үнэхээр хөөрхөн байсан. За ингээд тоглолтын хамгийн сүүлийн буюу 5 дугаар хэсэг гарахаас өмнө үг хэлсэн хүн бол дууны ая зохиогч болох Жаваа байсан. За тэрээр бас дуучин Ариунагийн олон дууных нь аяыг ол зохиосон байдаг. Үгүй хэлээд яваад өгсөн. Өөрөө дааж гарах юм гарлаа. Болох Жаваа үгээ хэлж дуусны дараагаар Morning Star хамтлагийн гарч ирээд Азаа болон Ариунагч маань маш гоё дуулдаг. За тэр дуу бол бүр үнэхээр бүр ингэж хэлэх юм байхгүй бүр үнэхээр гоё дуу штэ. Тэгэд яг тэрийгээ бол үнэхээр гоё дуусан. Араас нь дэлгэр мөрөнтэй дуулдаг. Энэ үеэр болохоор дууч Ариуна маань юм цагаан өнгийн
одоо тийм ийм хүслэг ийм хүрэн болон өмссөн байсан, бас цагаан өнгийн гутал өмссөн байсан. Тэгэд энэ нь бол үнэхээр гоё харагдчихсэн. Бас би ингээд юм бол үнэхээр гэж хэлээд байгаа да уучлал хүсье. Яг нь сонсоход ингээд жоохон төвхтэй байгаад байдаг шүү дээ. Гэтэ яалтчгүй бүр ингээд те гоё гэдэг үг ингээд багтахаар байгаа байхгүй. Бүр үнэхээр гэж хэлэхгүй л болохгүй юм шиг тэр мэдрэмжийг авсан болохоор яг тэгж хэлээд байгаа шүү манайхаа. За араас нь дууч ариунаа маань яг хань гэдэг дуугаа дуулж исэн чинь нөхөр тэгээд хоёр хүүн ачтай нь гарч ирсэн байдаг. За тэр мөч бол бүр маш хөрхөн мөч байсан бүр ингээд дууч ариунаа маань ингээд дуулж байгаа л эргээд харсан чинь яг ингээд нөгөө дүр нь ингээд тайзан дээр гарч ирсэн зогсож байгаа байхгүй. Тэгэл бүр ингээд хөөе гэл ингээд тулгамдаад ингээд хоошоогоо нэг алхдаг нь бол харагддаг. Тэгэд яг энэ мөч нь бол бүр маш хөрхөн харагдчихсан. Өвөдийнхэн дээр барьсан байсан том цэцгэн дээр нь болохоор зүрх хасна гэдэг үг биччихсэн байсан. Тэр нь маш хөөрхөн санагдсан. Бас дууч ариунаа маань яг тэр дуугаа ингээд дуулж агаад ачаагаа хөтлөөд ингээд хамт ингээд дуулдагдсан чачин ингээд линэгээл те яг тэр мөч нь бүр үнэхээр хөөрхөн санагдсан. За тэгээд тоглолтын төгсгөлд дууны ай зохиогч төгөлдөр хуурч Sweet Motion хамтлагийн продюсер Чинбат төгөлдөр хуурын үзүүлбэр бол үзүүлдэг. За яг энэ хооронд нь болохоор бас нэлээд олон хүүхдүүд гарч ирээд бол дуулж идэг аа. Тэгээд Чинбат болохоор яг энэ дууч ариунагийн яг энэ тоглолтын дууны найруулган дээр 3 найруулагч ажилласан гэж аахгүй. Тэгээд тэр 3 найруулагч нэг нь бас Чинбат юм бэлээ. За яг энэ талаар болохоор би дуучин ариунагийн чимбэгээд өмнө нэг бичлэг оруулсан байгаа. Тэгээд таад маань тийшээ бас орж үзээрэй. Энэ үеэр нь дууч ариунаа маань одоо ингэ улаан өнгийн одоо яг Монгол дээл шиг даашин зэг өмссөн байсан. Тэр нас үнэхээр гоё харагдчихсэн. За тэгээд тэрээр өөрийнхөө яг толын Монгол айл гэдэг дуугаал дуулсан байгаа. Ариунаа маань яг 5 үедээ зориулсан 5 өөр хувц хийлгэж байгаа гэж ярьчихсан боловч яг өмсөн хувц нь ингээд хараад ингээд тоолоод үзэх юм бол бүр 5-аас ингээд олон тий давсан ингээд хувцнуудыг бол өмсөн байсан. Тэгэд бүх хувцууд нь өөрт нь маш гоё бол харагдчихсэн. Ингээд эцэст нь хөтлөгч маань үг хэлээд таад маань болгоомжтой яваарай гэдэг сануулгаа хүргээд тоглолт маань бол дуустгаа. За тэгээд энэ тоглолтын бас нэг одоо тийм бусад тоглолтоос арай өөр зүйл нэг гэх юм бол яг солиотой ингэ тоглолтын дундуур нь будулдаг. Тоглолтын төгсөлд бол тийм солиод будуулах ч юм уу те одоо өөр ямар нэгэн тийм бол байгаагүй. За одоо хэдүүлээ тоглолттой холбоотой сонин сайхан ховж үеийн талаар багахан ярьж агаад бичлэгээ дуусгая. За би яг өмнөх бичлэг дээр бол ярьчихсан шүү дээ. Яг энэ дууч ариунагийн тоглолтын маркетингийг нь үнэхээр сайн хийж байна. Одоо би яг үзмээр санагдаагүй байтал
намайг үзмээр санагдтал хүртэл ингэж маркетингийг хийж наа гэж ярьжсэн. Тэгсэн чинь яг тэр маркетингийг нь болохоор учрал хийсэн бэлээ. Тэр Urban Talk-ийн хөтлөгч гэдэг нь таад маань бүр илүү сайн мэдэх бах. Яг тэр учралыг ингэж гардан зохион байгуулсан юм бэлээ. Яалтчгүй маркетингийг бол үнэхээр сайн хийсэн гэж бол харж байгаа. За бас яг тоглолт эхлэхийн өмнө болохоор ингэж Shopee, Ticket энэ төр дээр тасалбар худалдаалагдчихсэн бол яг тэдэнд бүгдээр ингэж зогсоод тэ бүр хангалттай хэмжээний тасалбар хүмүүс ингэж борлуулагдаж бол дууссан мэлээ. Тэд маань тоглолтыг сошиалор харсан бах өөрсдөө бас үзсэн ч байх гэж бодож байна. Яалтчгүй маш олон хүмүүс үзсэн. Бараг энэ миний бодлоор яг энэ Улаанбаатарын магадгүй Монголын рекордыг эвдсэн тоглолт хийсэн бах гэж бодод байгаа. Урд нь яг ингэж түүцэнгэл хүрээлэн дээрээ тоглолт үзэнгүүд суудлууд нь ч юм ингээ хоосон байж дэгс байхгүй. Тэгээ яг ингээд нэг харсан чинь суудлууд нь ингээ бүгд ингээ дүүрсэн заяа. Тэгээд яг нэг 0 руу алхах хэсэг ч юм уу те яг стадионы нэг юм гүйлтийн замтай хэсэг байдаг штэ. Ядаж тоглолтууд дээр тэр хэсэг нь ингээ суул зайтайдаг байхгүй. Тэсэн чинь яг энэ ариунагийн тоглолтын дээр тэр хэсгүүд нь хүртэл битүү хүнтэйсэн. Бүр ингээд ийш тийш яг нэг уучлаарай зурчиг гэл бүр яг тийм одоо хэмжээнд явж исэн гэх юм уу маш олон хүмүүс бол үтсэн ийм тоглолт болсон. Тэгээд яг хүмүүсийн жоохон хил ам гаргаад байгаа ч гэдэг юм уу те жоохон сэтгэл дундуур байгаа юм болохоор амьсгалах юм зай байхгүй хүртэл тийм их хүн үзлээ гэдэг юмыг бол яриад байгаа юм билээ. Тэгээд яалтчгүй ингээд тэр олон хүмүүс чинь үзье гэж ирж байгаа хүмүүсийг одоо яах вэ те надад л тэр нь нэг амар тийм асуудалтай юм шиг бол санагдаагүй. Миний харсан нэг юм болохоор яалтчгүй үеийн ялгаа бас харагдаж байна уу та гэж бол харсан. За тэгээд яг бусад тоглолтууд дээр болохоор би ингээд яг хөршөндөө ороод идэг гэж бол хэлсэн шүү дээ. Тэнгүүд энэ тоглолтын дээр болохоор ингээд яг залуудаа ороод исэн ингээд яг түрүүн хэлсэн. Дийлийнхэн дандаа ингээд яг 30-д, 40-д, 50-д гэл хүмүүс байгаа байхгүй юу. Тэнгүүд яг хичнэр яалтчгүй л эвгүй байлээ зөө. Гэтэ би энэ үгээр болохоор бүгд тийм гэж бол хэлээгүй шүү манайхаа. Яалтчгүй тийм нэг сонин хүмүүс үнэхээр байдаг байгаа байхгүй. Одоо би жишээлбэл урд нь тоглолтууд дээр хизэж ингэж харж байгаагүй маяг өчтөрийн тэр тоглолтын дээр бол харлаа. За тэрний байсан бэ гэхэд одоо ингэ 0 маш их очертой байсан гэсэн шүү дээ. Тэг бүгдээр ингэ очрлж явах ч нэг ч яг ингэ ялчгүй урдуур ингэ л орчиж байгаа байхгүй. Тэг би одоо тэн дээр одоо хил ам хийгээд яах вэ гэж бодоод хэцүү байсан ч гэсэн тэгэл тэр хүн ингэ юм хэлэхгүйгээр урдуураа тэгэл оруулж байгаа байхгүй. Дараагийнх нь болохоор бид энэ тоглолтоор бас ингэ нааша жишээ зөндөө явж байгаа байхгүй. 0 ингэ явж байгаа. Тэгэл нэг нь ирсэн гэл нөгөөд дээр очих гол явж байгаа. Бас нэг таньдаг хүн тэнд байна гэл нөгөө урд нь ажиллаж исэн тэр их чимчтэйгээ уулзах гал ингээ лист чи бүр зөндөө явсан заяа. Уулны нэг газараа тогтоод үтсэн бол бас гоё үзэхсэн баг гэж бодоод байгаа. Гэтэ яг тэндээ ингээ байгаа л болохоор яалтчгүй гоё л хэлсэн л да. Тэгээд ингээд явжингууд нөгөө ихч нар чинь ингээд баахан аяллаа сандлууд авчирч тийм бэ штэ. Тэгээд баахан нөгөө нэг юм аяллаа юм сандлууд ингээд тавьсан. Тэгээд цосж байгаа байхгүй. Тэгээд дээшээ зөрчийгээд ингэсэн чинь энэ ингээ баахан сандлууд байгаа. Цаашаа ингээ тойроод яв гэл бид тэдэг айгуу гэж загинж мэгнэл заяа. Гэтэ уул нь бол тэр аяллаа сандал чинь бас яг зөв шийдэл байлаа шүү дээ. Хэрвээ хөл өвдөд байх юм бол суучин те. Хэрвээ бүр харагдахгүй байх юм бол тэр сандал дээрээ зогсоод үзэх боломжтой болно тийм юм бэлээ. Тэсэн чинь тэгээд ихчнэр яг тийм хөө байдлаар айгуу ингээ загнаал уурлаад байсан. Энэ хэд бол бүр гайгүй зэ. Бүр хамгийн миний хувьд бүр ингээ дургу хүрсэн бүр нэг жишээ бүр тэр ихч бол үнэхээр миний дургу хүрсэн. За яасан гэдгсэн чинь манай найз ингээд яг ингээ уурт ингээ бүжиглжээс байхгүй. Тэгсэн чинь гинт ингээ хажуудлаас амар орж ирсэн. Чи ямар заваа юм гэд бүр амар чанга орлоод ороод ирдэг байхгүй. Би бүр гайхаад яана ингээд манай найз руу ингээд дайраад бараг хэрүүл урал болох вэ гэж жоохон санаа зовоод тэгээд тэгсэн чинь манай найз дээр очил нэг үг хэлдэг байхгүй. Тэгээ би тэрийг яг сонсоогүй чи манай найз гэл ингээд энийгэд өнгөрдөг байхгүй. Тэгэхээр би за гайгүй л үг хэлсэн юм байна гэж бодоод тэгээд найзаасаа энэ нэг цаа юу гэсэн ингээд асуусан чинь чи ингээд бид дээр ингээд халахвч ингээд хийгээд өөрөө нанаа ингээд айгуу тухтай ингээд бүжиглээд байна тийм ээ гэдэг үг ингээд хэлсэн гинэ. Тэгээд за тэр хэлсэн үг нь бол гайгүй зөө. Бүр яг тэр чи ямар заваа юм гэж орж ирдэг надад бүр ингэ чочтол авсан зөө. Тэгээд манай тэр найзаас ингэ 0 орно гэж явцсан байсан. Тэсэн чинь тэр ихч ингэ бүжиглж мөчлөл дуулж муулал ахгүй тэгэхээр би за энэ гэхдээ бас гайгүй л их юм шиг байна гэж зүгээр дотроо бодоод ижсэн чинь над руу ингэ амар харснаа. Надаа ингэ нэг үг хэлдэг байхгүй юу. Тэгсэн намайг чи жоохон цаашаа зогсчих гэдгсэн зөө. Би бүр гайхаад what гэд тэгсэн чинь чи ингэ жоохон цаашаа зогсчих гэдэгхгүй намайг. Тэгэхээр би яагаад ихстэй байлаа гэх тэгээ би үгүй тийм юм ингээ байхгүй нэ тэргээд нэг тиймэрхүү байдлаар ингээ хариулсан бохгүй юу тэгсэн чинь ингээ байцснаа тэгэж ирснэ чи ингээ цаашаа зогсчооч те бид нар эндээ ингээ тойрог болоод найзуудаар ингээ тойрог болмоор байна гэд тэгсэн зэв та нар боддоо та нар гэхдээ тэр тоглолтын зургийг харсан мэт те ямар их хүмүүс байсан бэлээ те бүр what би бүр ингээ жоохон тэнэг санагдаа тэгээ би жоохон хажуунаас нь холцсон. Тэг үндэ тэр ихч бол ингээд миний те тоолт үзэж байгаа бүр тэр гоё уур амьсгалыг бол үндэ байхгүй болгож байгаа байхгүй. Би бүр ингээд гэдэг тийм мэдрэмжийг бол мэдэрсэн заяа. Тэгээд ийм гоё тоглолтыг бол үзлээ. Тэгээд тэр ихч нартай холбоотой тэр
Яг бүгд бол биш штэ мэдээж хэрэг. Яг түрүүний миний ярьсан дэрэгч нартай холбоотойгоос бусдаар бол үнэхээр гоё тоглолт үзсэн байгаа. Яалтчгүй үзгүй бол харамсах мэдрэмж төрөөдсэн. Тэгээд үзсэндээ ч гэсэн маш их баярлсан. Тэгээд нэрээ тоглолт ингээд дуусаад яг 100% тэр хавийн зам бол үнэхээр амар болдог. Такси бол баригддаггүй штэ тий. Яг тэр процесс яг л зам өсөрөө яг тийм болсон. Тэгээд нэлээд алхачиж бас такси барьсан. Бас энэ тоглолтоор нэлээд олон таньдаг хүмүүстэйгээ бас таарсан байгаа. За тэгээд ийм гоё тоглолт үзсэн. Тэгээд Дуч Ариунада бас томоос том баяр хүргэе. Бас маш их бахархаж те ямар мундаг юм битээ. Тэгээд ялангуяа миний ингээд төрсөн сэтгэл юм бол яаж ингэж лаг зохион байгуулж байгаа юм бэ? Хүү энэ дэлгэцэн тэр юу вэ гэлтэй бүр айгүй их тэгж үзсэн байгаа. Бас яг түрүү яриаг байна тэр дэлгэцэн ингээд тэр нүг дуучин жаргал сайхан интертэй дуулж байхад яг тэр дэлгэцэн бүр яа игээд байгаа юм бэ те. Бүр үнэхээр гоё харагдчихсан. Яг тэр дэлгэцний тэр одоо юу гэдэг зохион байгуулалт бол үнэхээр гоё хийсэн байсан. Яг ямар үе дээр юу гарах уу гэдэг дээр бас маш гоё хийсэн байсан. Тэгэд яг тэр дэлгэцнийх нэг ингээд хэсэг нь болохоор надад яад чинь тэр нэг үзлэнт гүнж баараат ингээд кинод шүү дээ. Яг тэр кино ингээд санагдуулам нэг тийм харагдаадсан. За яагаад ч юм. Тэгэхээр тэр дэлгэцнийхэн тэр харагдсан бол үнэхээр гоё байсан. Нэрээ Дуучин Ариунагийн тоглолтыг үзэхээс өмнөхөн миний YouTube сувг 10,000 subscribe хүрсэн байгаа. Тэгээ та нартай маш их баярлалаа. Үзэж жаад, дэмжиж жаад, subscribe дарсанд нь маш их баярлалаа. Thank you. Thank you. Thank you. Ийм гоё одоо сэтгэл зүйтэй гоё тоглолт үзээд миний хувьд бол үнэхээр гоё өдөр болж өнгөрсөн байгаа. Тэгээд энэ удаагийн бичлэгээ энэ хүргээд дуусгая. За тэгээд энэ талаа Facebook оруулъя. За энэ талаа Instagram оруулъя. Та хэд мань орж таарай. За тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Баяр таа.